За төрийн албан агч эрхэмлэх хийсэн зүйл 4-р заалтыг хэлнэ үү? Ёс зүйг эрхэмлэнэ гэж төрийн албанд ёс зүйг эрхэмлэнэ. За өөрийнхөө үгээр тайлбарлая. За ямар ч ажил албан тушаалыг эрхэлж бай, амьдрал дээр ичгсэн хүн бол ёс зүй, ёс суртахууныг бол хамгийн нэгдүгээр эрхэмлэх ёстой. Миний хувьд бол хамгийн ёс зүй, ёс суртахууны төрийн албанд баримтлах зарчим бол санхүүгийн сахилга ба санхүүгийн ёс зүй байх ёстой. Энэ яагаад вэ? Энэ юу наац юм? Төрийн албан агч эрхэмлэх гэсэн зүйл дундаа хамгийн улсын бүртгэл хэлсэн ёс зүйгээр үлгэрлээ гинэ. Энэ юу юм? Би хэлэх юм байна те. Заалт хоёрыг хэлнэ гинэ. Төрийн албан агч эрхэмлэх гэсэн зүйлийн 2-р заалтыг хэлэх юм байна гэж ойлголоо. За төрийн албан агч эрхэмлэх гэсэн зүйлийн 2-р заалт бол чадварлаг төрийн албан агч байх ёстой. За миний хувьд бол чадварлаг төрийн албан агч гэхээр миний хувьд өөрөө болохоор иргэнийг нэг л удаа явуулна гэсэн зарчимтай хэрэгжих үзүүлдэг. Иргэнд бүх хууль эрхтэн зөвлөх хүргэн гэсэн. Тултын хүргээд иргэн нэг л удаа буцаж националаа бүрдүүлээд дахиж хизээж 2-оос дээш явна гэсэн ойлголт байхгүй. Тийм л зарчимтай ажилтдаг. Тэгээд сэтгэлээсээ чин сэтгэлээсээ төрөлжлөхийг хүргэж байгаа албан агчийг чадварлаг шударга ёс зүйтэй төрийн албан агч гэх болов. За баярлалаа. Зүгээр үлгэрлийн төрийн албан агч эрхэмлэх гэсэн зүйл заалт 9-ийг хэлнэ үү? За хариуцлагатай байх тийм эрхэмлэх гэсэн зүйлийн хариуцлага зориулсан үйлчилгээ. Товчхон дом бол ерөөсөө төрийн албан агч маань ажилдаа эзэн болох түүнийхээ одоо үр дүнг өөрөө хариуцна л гэсэн үг. Баярлалаа. Тэгэхээр яасан бэ? Энэ юу вэ? Шудрагаас эрхэмлэх. За та шудрагаас төрийн албан агч ерөн шудраг байна гэдэг нь таны үгээр юу гэж боддог вэ? Тэгш үедээ тэгш харцсан. Өөрийн хууль журмын дагуу тэгш үйлчлэл үзүүлэн бүрэн шударга хуулийн хугацаанд үйлчлэл үзүүлнэ. За баярлалаа. Баярлалаа. За төрийн албан агч эрхэмлэх гэсэн зүйлийн 8 дахь заалт нь хэлсэн юм тийм. Багч эрхэмлэх гэсэн зүйлийн 8 заалт нь шуурхай байдлыг эрхэмлэх. Аливаа үйл ажиллагаа явуулахдаа иргэдэд түргэн шуурхай үйлчилж ажлаа зохион байгуулах. Төрийн албан агчийн эрхэмлэх гэсэн зүйлийн заалт 7-ыг нэрлэнэ үү гэж байна. Төрийн албан агчийн эрхэмлэх гэсэн зүйлийн заалт 7-д нь үнэнч байдлыг эрхэмлэх гэж байдаг. Төрийн албан агч маань хийж байгаа ажилдаа үнэнч байх хэрэгтэй.